Энэ замл биш бол өөрөөр хэлбэл надаар дамжилгүйгээр хэн ч эцэгт хүрэхгүй гэж Есүс тов тодорхой хэлсэн. Надаар дамжилгүйгээр гэсэн энэ үг 10, 20, 100 зам байгаа гэсэн үг үү? Тэр ганцхан л зам байгаа гэж хэлсэн. Бурхан бол Тэнгэрийн хаанчлал руу дагуулдаг зам, авралт хөдөлдөг зам, нүглийн уучлалт аваачдаг зам юм. Бурхан бол гунигтай хүмүүсийг баяр баясгалан руу дагуулж, зовж шаналж, хавчигдаж буй хүмүүсийг амар тайван, тайтгарал руу хөтөлж, ганцаардсан хүмүүст найз нөхөд болж, аливаад бидэнтэй үргэлж хамт байдаг зам юм. Гэтэл энэ замыг алдах юм уу? Энэ замыг хэрэггүйгээд орхивол тэр сүнсэнд юу тохиолдох вэ? Одоо тэднийг үрдийн шийтгэл хүлээж байна гэсэн байдаг. Иремья 2 дугаар бүлэг 8 дугаар ишлэлийг уншъя. Тахилч нар эзэн хаан байна вэ гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид намайг мэдсэнгүй. Удирдагчид бас надаас тэрсэлж, иш үзүүлэгчид баалаар иш үзүүлж, ашиг тусгүй зүйлсийн араас явсан. Тиймээс би та нарыг буруутгасаар байх болно гэж эзэн тунхаглаж байна. Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг би буруутгах болно. Киттимийн эрэгт гатлан ож, Кидр руу илгийн анхааралтай ажиглаж, үүнтэй адил зүйл болж байсан эсхийг хар. Үндэсний бурхад нь бурхад биш ч гэсэн тэд сольдог гэж үү? Гэтэл миний хүмүүс яруу алдраа, ашиг тусгүй зүйлээр сольжээ. Тэнгэрсээ үүнд хэртгийхтэн, мөн чичирч цөхрөхтөн гэж эзэн тунхаглаж байна. Учир нь миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий, усан санг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундраг намайг умартсан. Эцсийн эцэст Бурханыг орхисон гэдэг нь зам болох Бурханыг орхисон гэсэн үг юм. Тиймээс л тэд замаа алдсан. Ямар ч утга учиргүй болж хувирна. Бурханыг орхиж тэр замыг алдсан хүмүүсийн амьдрал утга учиргүй болно. Тиймээс Соломон Бурханаас имэдэггүй хүмүүсийн амьдралын талаар хосноос хоосон агаад, хоосны хоосон, бүгд хоосон ажээ гэж хэлсэн байдаг. Ах эгчдүү нараа, бид бол замаа олсон. Олсон энэ замаа алдах ёсгүй. Мика 4-р бүлгийн 1-р ишлэлийн зүгнэлийг харъя. Эцсийн өдрүүдэд эзний өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдсон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цудгана. Олон үндэстэн ирээд эрцгээ, эзний уул, Яаковын бурхны өргөө рүү явцгаая. Тийхүү тэрээр бидэнд замаа зааж. Энд зам гэснийг жимч гэж болно. Англи Библиэд хийсвэ гэж илэрхийлсэн бөгөөд энэ нь ч мөн зам гэсэн утгатай. Бид жимээр нь алхах юм гэцгэн. Учир нь хууль Сионоос гарч, эзний үг Иерусалимаас гарна. Бурхан өөрийн хуулийг Сионд тогтоож, мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүрэх яруу алдарт үнний замыг нээгээгүй гэж үү? Биднийг замаа алдаж туурахгүй байг гэсэндээ сүнс болон сүд бүсгүй. Энэ дэлхийд үнний гэрэл болон ирж, энэхүү харанхуй бүрхэг ертөнцөд гэрэл болж ирсэн. Тэд хүүхдүүд биднийг дуудаж, Сионд цуглар гэж хэлдэг. Тиймээс тэд биднийг хаашаач хөдөлсөн. Эцсийг хүртэл замаа алдахгүй, зөв замаасаа хазаахгүй байцгаая. Сионы бүх гэр бүлүүд маань Бурханы бидэнд өгөх Тэнгэрийн хаанчлалын ивэлийг бүрэн дүүрэн хүлээн аваасаа гэж хүсэн найдаж байна.